Йоо устаа волумтлаас бүтрэнэ бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. Plus News Entertainment мэдээлэл хөтөлбөрийн маань шинэхэн дугаар та нарт хүрэхэд бэлэн болсон байна. За хамгийн ихний мэдээлэл. За The Voice of Mongolia show-ны 2 дахь улирлын ялагчаар ядам тодорсон билээ. Автозамын инженер мэрэгчлэлтэй ядам урд нь иймэрхүү дууны тэмцээнд орж нэлээд холдол явж байсан удаатай гинэ. Тэгээд Bolt Coach-ийн удирдлагадоор бэлтгэл доор тэрээр Voice-ийн тайзан дээр нийт 8 удаа үзүүлбэрээ үзүүлэхдээ 2 ч удаа дэлхийн Voice-ийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр онцлогдож байсан. Voice show эхлэхэд л Bolt Coach-оос домогт зүйлтийг нь бэлгэнд авч за тэгээд анхнаасаа л хүмүүсийн анхаарлыг ихэд татж байсан мань хүнийг финалийн шат эхлэхээс өмнөхөн ядам хурууг гарган story post бас ирчээ авч түүнийг дэмжих хөдөлгөөн хийсэн байдаг. За энэ ч бас түүнийг ялахт нь сэтгэл зүйд нөлөөсөн бахаа гэж бас харж байна. Тэгээд харин яг одоо хөтлөгч Нөнөгийн The Voice of Mongolia show-ны ялагч ядам болон түүний коуч дуучин Болттой яг тэр яасан агшныхан дараа халуухан тайзан дээр хийсэн ярьцлагын хэсгээс хэдүүлээ хамтдаа үзээд иргээд болцгаая. За тэгэхээр Voice Mongolia 2020 ялагч боллоо. Үнэхээр цуцшгүй гайхалтай мундаг найж чадлаа. Дахин баяр хүргэе. Үнэхээр хэлэхүйг болохгүй. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр хэлхий үгээр илэрхийлэхээ аргагүй маш гоё байна. Тэгээд энэ үрдэлтэй намайг ингээд дасалж уулсан бол коучтой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хайртай шахаа. За тэгэхээр Blind ядам өнөөдрийн ядам хоёрын оронд маш том ялгаа байгаа хэ. Тэгэхээр яг энэ мөчөд хинтээ баяраа хуваалцмаар байна. Хинд юу гэж хэлмээр байна вэ? Маш их баярлалаа. Тэгээд намайг дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгднгийнх нь итгэлийг алдахгүй хамгийн сайн зүйлээ та бүхэндээ хүргэх болно. Тэгээд гэр бүлийнхэнтэй хайртай шүү, багийнхэнтэй хайртай шүү гэж хэлмээр байна. Үнэхээр санаанд хормгүй гоё. Үнэхээр яг мөрөөдөлтэй амьдарч байна одоо. Маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Тэгэхээр чи бас тайзны өмнө нөгөө нэг бэлтгэлийн өрөөнд байхад те өрөөндөө байхдаа ярьж исэн. Хэрвээ би ялахгүй бол маргаашнаас шууд ажиллаа явна. Үгүй бол хэд хоног амралт өөртөө олгоно гэжсэн. Тэгэхээр хэд хоног амраад цаашдынхаа уран бүтээлийг өшөө илүү үзүүлээд өгөөрэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Баяр хүргэе танд. Энэ удаагийн Voice таних байлаа. Та хоёрын байлаа. Үнэхээр гайхалтай байлаа. Сэтгэл маш хөдөлж байна. Тэгээд үнэхээр Voice-ийнхаа нийт залуучуудаар үнэхээр бахархаж байна. Манай бусад 3 коучийнхаа хүүхдүүдээр ч үнэхээр бахархаж байна. Монголын одоо шинэ үеийн залуучуудаар үнэхээр бид нар бол бахархаж байна. Тэгээд ийм чадaltaй залуучууд төрж гарч иж байгаа. Их баяртай. Тэгээд манай багийг энэ жилийн хугацаанд өргөж дэмжиж байсан бүх одоо үзэгч түмэндээ маш их баярлалаа. Монгол ээжтийнхаа нийт хамт олондоо хөгжимчүүд, арын алба, тайз мөн та нартаа бүгдэндээ баярлалаа. Тэгээд манай ядам өнөөдөр маш гоё байлаа, мундаг байлаа. Олон гоё мундаг дуунуудыг манай ядам ард түмэндээ хөрөх болтгоо гэж ирээ. За баярлалаа. Тэгэхээр яг одоо сая уугна хөтлөгч маань дараагийн Voice-ийн бүртгэлийг зарлаа. Тэгэхээр таны одоогийн ажил дууссан ч дараагийнх одоо баг эхлэхэд бэлэн болох шиг боллоо тий. Ер нь бол маш сэтгэл хөдлөж байна. Ямар ч байсан өнөөдөр манай баг ингээд бүгдээрээ яллаа. 16-уулаа ялсан гэж ойлгож байна. Тэгээ багийнхандаа бүгдэнд бас баярын мэнд төргий. Тэгээ бүгдээрээ чадлаа. Ядам маань чадлаа. Баярлалаа. За волумтлаас бүтрэлээ хамт үзэгч нартай баярлалаа. Удахгүй иргээд уулзцгаая. Түр баяртай баярлалаа.